Гадаад цаг гоё болж байна. 27 цаг ирж байна. Өнөөдөр нэмэх 17% байна гадаа. Ингээд хүртэггүй явахад бол янзын сайхан байж байна. Гэхдээ болоогүй. Дахиад хүртэрнэ. Маргааш 14 градус тэнгуүтэ нөгөөдөр шууд цас ороод өдөртөө бараг нэмэх нэг байснаа яасан. Тэгээд Монголын эрс уур амьсгалыг яа гэх вэ те. За YouTube-ийн play button ирсэн. Итагийн сувг 100,000 дагагч 2 сарын тундуур хавцаа байна уу? Хүрсэн байхаа. Хүмүүс тэгэлээс нөгөө silver button-а захиалахаар бараг 2-3 сар болж ирд юм байлээ. Амар удаад юм байлээ гэдсэн. Миний тэгсэнгүү. За өнөөдрийн влогоор мөнгөө хэрхэн яаж үрдэг вэ, зардаг вэ гэдэг талаар би ярих гэсэн юм. Би бол бас янз янзын нэг тийм хэрэгтэй хэрэггүй юм авах тохиолдолд их гарна л да. Мэдээж энэ влогийг үзэж байгаа хүмүүс л идэх байх те. Авмаар санагдаал нэг дотроос ингээл энийг л авчих юм бол нэг гоё юм болох гэдэг юм шиг санагдаал байдаг. За би өөрөө бол яг нэг одоо хуваарай бизнес эрхэлж ирснээс хойш мөнгө олон гэдэг ер нь ямар хэцүү вэ те. Яг тэгж хөдөлмөрлөж олсон мөнгө ямар үн цэнтэй байдаг вэ? Тэрийг юунд зарцуулбал зүгээр байдаг вэ гэдэг тэр миний өөр ингэс нэг тийм бодол орж ирсэн л дээ. Миний нэг одоо философи гэх юм уу? За философи гэдэг нь амар тийм сүртэй сонсогдоод байж магадгүй шүү. Метаг анх үүсгэн байгуулад тухайн үедээ бол надад тэгж их нэг орлого олж ирдгүү байсан. YouTube-ээс мөнгө олохгүй хамтрагч нар гэдэг ч юм уу хамтарч ажиллаж байгаа газрууд одоо чинь 10,000 subscriber хүрээгүй нэг сувг дээр хэн хамтраад явах вэ те. За тухайн үед хамтарч байсан газрууд бол байдаг, маш их баярлалаа. За тэндээс орж ирсэн мөнгийг би хөвчлэн яадаг байсан гэхээр за мэдээж гэр бүлийн хэрэгцээндээ заримыг нь бол зарцуулна. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ ихэнх хувийг нь би болохоор буцаагаад метаруу хөрөнгө оруулалт хийгээд те камер худалдаж авах юм уу? Эсвэл одоо яг нөгөө намайг ажиллаа явуулахад ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Би илүү чанартай зүйлийг хийхэд юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг буцаагаад би худалдаад авчдаг байсан. Одоо ч ер нь бол баг тэгдэг л дээ. Тэгээд нөгөө мөнгөний менежмент гэдэг нэг зүйл дээр хүмүүс яриад байдаг шүү дээ. Хадгаламж үүсгэе. Хадгаламж үүсгэх нь бол хамгийн зөв одоо юу нөгөө номнууд дээр яриад байдаг шүү дээ. Чи мөнгөний төлөө ажиллах ёстой биш, мөнгө чиний төлөө ажиллах ёстой гэж яриад байдаг. Яг үүндээ тэрийг биелэл би зүгээр уншаал байдгаас биш яг биелэл болгож байгаа зүйл надад таалагдав. Гэтэ би бас тэрийг бодоод байдаг. Ямар нэгэн хадгаламжтай байх ёстой, эрсдлийн сан гэдэг зүйл байх ёстой гэдэг ч юм уу. Тийм зүйлүүдийг бол бодоод байгаа. Ерөөсөө 2017 оноос хойш орж ирсэн орлогууд ер нь бол өнөөдрийг хүртэл гэж хэлэхэд болно шүү. Ихэнх нь буцаагаад метагийн одоо үйл ажиллагаараа та бүхний үзэж байгаа контент, шууд дамжуулалт юу гэдэг те тэрэн дээр хэрэглэж байгаа бүхэл зүйлийг чанарыг сайжруулахын төлөө би бол илүү зарцуулаад явсан. Ирээдүйд арай нэг чиг хандлага нь өөрчлөгдөөд би илүү хадгаламж үүсгэдэг гэдэг ч юм уу те. За тэрний талаар би жоох байж байгаа даа. Одоо нөгөө хүмүүс наад нэг хайрцаг задлаач ямар хэм ярьд юм бэ гэж магадгүй. За би вирус нэг задлааг хараагүй байна шүү. Заний юм захаа. Нэр өчөрсөн байна. Congratulations on your subscriber milestone. We are honored to take part in recognizing that. Do you remember your first subscriber? За ихний subscriber санаж байна уу? 100 subscriber санаж байна уу? Эсвэл 1000 subscriber санаж байна уу гэж байна. Share your recognition by allowing your team to purchase personalized creator award гэнэ. Багийнхандаа бас юм гэдэг худалдаж авч болно гэж шүү. Presented to Meta for passing 100,000 subscribers. Камер дээр харагдах нь яхаа. Фонт нь энэ нөгөө нэг хэвлэж байгаа хэсэг юм уу ингээд нэг жоохон далиагаад ороод ирсэн уурцсан юм шиг ийм зүйл материалтай нэг чинь жоохон төвөрл юм байна. Ардаа гэх юм бол ийм за өлөгдөг хэсэгтэйгээ. За окей. Би хамгийн сүүлд юу худалдаж авсан та хэдэд хэлээ. За миний худалдаж авсан зүйл энэ байна л да. Wireless keyboard. Энэ wireless keyboard-ыг би яагаад авсан бэ гэхээр урд нь хэрэгжилсэн keyboard юу гэдэг юм бол эндээс уцгаараад ирсэн wired keyboard байсан. Тэгээд нөгөө cable management-ээр тэр араар нь оруулаад процессортой залгаж ингэж явсаар байтал татлаад бүлгээтэй. Тэгээд энэ ширээчин өөрөө айгүй том тавцантай учраас надад keyboard-о бас ингээд нааш цааш нь цөлөөтэй хөдөлгөөд явж ивэл илүү гоё санагдаадсан байхгүй. Би мөнгөө ихэвчлэн юунд зарцуулаад байдаг вэ гэхээр яг одоо миний ажлыг хийхэд надад илүү тухтай болгох, илүү хялбар болгох, ажлын бүтээмжийг ихсгэх, сайжруулах гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл дээр би худалдан авалт хийхийг илүү хүсдэг, илүү дэмждэг. Тэрнээс биш одоо юу гэдэг яг нөгөө ажилтай шууд холбогдлоггүйгээр би тэр зүйлийг худалдаж авлаа гэхэд тэр зүйлээ буцаад одоо тэр надад ингээд ямар нэгэн орлогын их усрыг бий болгож чадах уу гэдэг дээр асуулт нэндэ гарч ирдэг байхгүй юу. За жишээ нь гар утастай. Гар утсыг болвол ингээд жил болгон шинэ загвар гарч ирдэг. Гэхдээ таны тэр худалдаж авж байгаа 4 сая 5 сая төгрөгийн гар утсыг та худалдаж аваад тэрүүгээр илүү гангарах гэж авдаг болов те. Тэрнээс биш яг одоо жишээ нь тэр хамгийн сүүлийн үед гарч ирж байгаа тэр өндөр мегапиксел гэдэг ч юм уу автофокус шөнийн зураг авалт өөр юу гэдэг тэрийг ингэж ашигладаг хүн хэрэг байгаа вэ гэдэг байхгүй магадгүй за энэ дээр магадгүй та гар утсаараа байнгын влог хийдэг бичлэг хийдэг энүүгээр өөр мөнгө олдог болвол
тэр жил болгон гарч ирж байгаа утсыг зайлшгүй авах шаардлагатай гэдэгтээ би бол санал нийлнэ. Үгүй зүгээр энгийн хэрэглээнд дараа уцаар ярих, мессеж бичих, чатлах, интернет браус хийх гэдэг ч юм уу ийм байдлаар ашиглаж байгаа бол заавал тэр шинэ утсыг худалдаж аваад авах шаардлага яг үнэндээ байгаа мó гэдэг асуулт энэ гарч ирж байгаа байхгүй. За сүүлд мэдээж манай офис дээр нэмэгдсэн нэг шин зүйл гэдэг юм бол энэ ширээ байж байгаа. Standing desk буюу өндөр намаа тааруулдаг тий. За ажлын бүтээмжид ингээд шууд тэр утгаараа нөлөөлөөгүй ч гэсэн яг миний өдөр тутмын ажлын хэв маягт бол амьдралын хэв маягт амар нөлөөлж байгаа байхгүй. Яг тэгэхээр байнга суугаар ажил хийдэг байсан бол одоо би энэ ч бас зогсоод ерөнхийдөө бол би баг шүү дээ тий. Өглөө гэрээсээ гараад машинаар явж байгаад барыг 1 цаг яваад ирж байгаа тийм үү. Тэнгүүдээ ирчээд би барыг 30-аас 40 минут яг зогсоогоороо эхний одоо мэйлүүдийг шалгах хамгийн эхний дөрөнд ингээд одоо бичиг цаасны ажил байгаа бол тэрийг ингээд хийгээ суухад би дандаа зогсоогоор хийж байгаа. Энэ дүр амар гой санагдаж байгаа байхгүй. Тэмцээний шууд амжилт явж байгаад хүртэл би map-аар сэлгээд нэг map-ын сууж байгаад каст хийгээд нэг map-ын зогсож байгаад каст хийгээд явсан. Тэгэхэд надад бол ямар бүр аль дээр л энэ ширээг авч явахгүй яавда гэдэг ийм бодол болж байгаа. За одоо нөгөө тэнгууд энэ нөгөө кейчин ануунтай хамтраад байгаа энэ ширээг нэлээд рекламдаад байна үгүй. Энэ ширээг за ануунаас авсан бол үнэн. Гэхдээ би энэ ширээг авах гэсэн нь өөрөө надад байсан учраас би энийг ингэж ярьж байгаа шүү. Мэдээж хаанаас авах гэдэг бол таны өөрөө сонголттой. Гэхдээ ануунаас авахын даваа талуудыг би тавьхэд ярьж гисэн. За хоёрдугаар гэх юм бол энэ сандал заяа. Энэ сандал бас ануунаас орж ирсэн. За тэгээд яг л нөгөө тоглоом тоглодог зүйлийг офисын зориулалтаар ашиглаж байгаа хүмүүст бол ямар байдлаар илүү эргономиктэй бие тухтай байдлыг хангаж болох уу гэдэг бүх үйлдэлүүдийг хийдэг. Жишээ нь хоошоогоо наалах гэдэг. За хоошоогоо наалах дээр нь одоо чинь аль хүртэл налаа зогсоох гэдэг хүртэл тааруулж болно. Магадгүй энэ хүрээд энэс хоошоогоо налуулмааргүй байгаа бол төгжээд буцаад явхад яг л нөгөө түүний төгсөн газар очиж байгаа ч гэдэг. Гарны түвшүүрэг урагшаа хоошоо болно, хоёр тишгээ болно гэдэг бүх үйлдэлүүдийг ерөнхийдөө бол энэ ингээд оруулж ирж байгаа байхгүй. Тэгээд нэг надад энэ сандлан дээр нэг таалагдж байгаа зүйл юу вэ? Тэр юу вэ гэвэл одоо яг миний ингээд сууж байгаа хэсэг байна шүү дээ. Энийг урагш нь хойш нь болгож болдог. Жишээ нь би одоо жоохон хойшоо ингээд налаад суумаар ингээд нуруугаа ингээд тулгаж суумаар гэж болно шүү дээ. Тэгэхээр би хойш нь болгоод ингээд сууч. Одоо миний өвдөг болон энэ хоёрын хооронд нэлээд ийм том зай гарч ирж байгаа байхгүй. Өмнө нь миний суудаг байсан сандал ямар байсан бэ гэхээр энийг ямар ч ингэж нөгөө урагш нь хойш нь болгох тийм боломж байхгүй ч одоо барыг машины суудал шиг юм явж штэ. Тэгэхээр хоошоогоо налаад сууя гэд нуруугаа энэ хойдлын түшүүрэнд нь налуулангууд миний өвдөгний доод хэсэг сандалны урд хэсэг рүү ингээд толчдөг. Тэгээ барыг ингээд хөлөө өрөх гээд байгаа юм шиг хоошоо налахын тулд тийм байгаад идэв гэсэн байхгүй. За нөгөө залуучин баахан тавилга яриад унлаа. Баахан рекламны пауз ярьж байна. Үгүй миний ярих гээд байгаа санаа шүү дээ. Тийм байгаа байхгүй. Энэ зүйлүүд ингэж худалдаж аваад би сандлаа хүртэл өөрөө солиё гэдэг санааг гаргаад надад сандал солих шаардлагатай байгаа нь мэддэгдээд байгаа байхгүй. Яагаад гэхээр биш дээ. Миний ажил гэдэг зүйл өөрөө л ерөөсөө л юм. Өдрийн сэрүүн байхын хэдэн цаг үед би яг л энэний ард өнгөрөөж байгаа байхгүй. Тийм болохоор ажлын бүтээмжээ уртсгах одоо илүү нөгөө эрүүл мэнд талаасаа ч анхаарсан, бүтээмж талаасаа ч анхаарсан эдгээр зүйлстэй хөрөнгө оруулалт хийх нь яг чухал гэдгийг л би ярих гэдэг санаа байхгүй. Энэ ширээ сандал гэдэг зүйл хэдийгээр би одоо чинь эдрийг ашиглаад ямар нэгэн контент хийгээд мөнгө олно гэдэг ч юм уу те ирээдүйдээ бол тийм зүйл байхгүй л таарсан бол байхгүй. Гэхдээ яг одоо шууд маягаар надад ингэж одоо нөгөө хөрөнгө оруулалтад ингэж буцаагаад орлого оруулаад байхгүй ч гэсэн урт хугацаанд энэ өөрөө миний ажлыг бүтээмжтэй болгох намайг илүү одоо сэтгэл өөдрөг гэдэг ч юм уу яг зөв сэтгэл зүйд бас нөлөөлөд байгаа байхгүй юм чинь. Ийм зүйл байгаа учраас энийг би бол худалдаж авсан энд хөрөнгө оруулалт хийсэндээ би бол ерөөсөө харамсахгүй байгаа даа. За тэрнээс биш одоо өөр юу вэ? Ажил дээр би магадгүй нэг ингээд гоё төгөлдрөөр тамиар гэж болно шүү дээ. Электрон гэдэг ч юм уу те пиано. Ийм зүйл тавих нь надад айгүй тийм гоё санагдал би энийг ингээл хамаар ингээл сэтэл төрөөд байгаа. Гэтэ би тэрийг худалдаж авлаа гэд би хизээч тэрүүгээр ажилдаа ашиглахгүй тэр надад хизээч орлого оруулж ирэхгүй тийм зүйл л байхгүй. Нөгөө төрхөн зургийн тэрнийг ингээд дотор нь бүр авах юмсан гэсэн ингээл хүслэн төрөөл те яг нэг тим юм дээр бид нар шийдвэр гаргачихдаг шүү дээ. Йоо энийг л авчвал яг л болох гэдэг. Би энийг л авчвал айгүй гоё л мундаг болох гэдэг нь гэдэг ч юм уу. Тэгээ тэрний илүү нөгөө тансаг хэрэглээ рүү явцсан юм чигтэй. Надад маус байсаар байтал би яагаад тэр дараагийн түвшнийх нь маусыг авах гэдэг юм бэ гэдэг дээрээ хүртэл өөрөө ингээл бодохгүйгээр шууд шинэ маус гарсан байна. Би худалдаж аавна гээл ингээл дайрдаг ч юм аав ээжээсээ шалдаг гэдэг ч юм уу те. Ийм зүйл дээр жоохон ихлэ бодож байгаа. За үнэхээр яг надад хэрэгтэй юм уу те. Энэ тансаг хэрэглээнд орох уу эсвэл яг зүгээр надад зайлшгүй хэрэгтэй. Би энийг худалдаж аваад жишээ нь энүүгээр би одоо өөрийнхөө бизнес үйд юм уу, ажил үйд юм уу, сурдлага үйд юм уу тэрэндээ би яг энийг ашиглаад миний одоо эцсийн үр дүнд энэ нөлөөлж чадах уу гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлүүдийг бодож байгаа энэ худалдан авах шийдвэрээ гаргавал илүү зүгээр юм шиг байна. Тэгээд нэг зүйлийг би их нэртэй ч гэсэн хэлсэн. Ер нь бол өнгөрсөн жилээс эхлээд яриад байгаа зүйл юу вэ гэхээр тансаг хэрэглээ гэдэг зүйлийг хоёулаа ерөөсөө нөө
За миний ярих гэдэг санааг ерөнхийдөө бол ойлгосон болов уу гэж бодож байна. Би өөрөө бас яг энэ философи гэдэг нь амар сүртэй сонсогдоод байгаа мэдэхгүй зөвч болж. Яг энэ арга барилаар ер нь бол сүүлийн баг хэдэн жил явж байна. Илүү юм руу мөнгө зарахгүй яг л хэрэгтэй зүйлтэй. Гол нь чиний мөнгө зарж байгаа зүйл чинь өөрөө чамд буцаад одоо орлогыг оруулж ирж идэг. Магадгүй чи өнөөдөр энэ ширээг байна уу одоо өөр юу байна те энийг ингээд худалдаж авлаа гэхэд эн чинь өөрөө чиний ажлын бүтээмжинд нөлөөлөл энэ байтугай энийгээ бараг 10 дахин 20 дахин одоо үржүүлсэнтэй нэмэх тэр мөнгийг буцаагаад оруулж ирэх гэдэг ч юм уу те эсвэл эрүүл мэнд талаас нь байж болно шүү дээ. Бит бус үйж болно тийм үү. Ийм зүйл дээр л ерөнхийдөө бол мөнгөө зарцуулбал илүү зүгээр юм болов гэж бодод байгаа. Ямар ч байсан Silver Button авлаа. Баярлалаа. Silver Button харин хаана үлэх үү гэдгээ сайн бодоогүй байна. Ер нь бол бас нэг гоё азар үлгэж ил гэж бодож байна л да. За зөвөрч хэлэх юм алга дөө.